Улсын клиникийн төв эмнэлэг бол бас урьдчилан сэргийлэх нэмж нар урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг байхгүй юу? Жишээлбэл том компаниуд эрүүл мэндийн бодлогоор төсөв гаргаж байгаад урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг хийлгэн л дээ. Төлбөртэй байна шүү дээ. Тэгэхээр энэ төлбөртэй үзлэгийг бол нэг үзлэгт орсон эмч нарын тодорхой цөөхөн баг хэмжээний хувийг аавна. Буцаа алгалтаар өгнө. Үлдсэн бүх мөнгөний бол төрийн саналуу улс тушаага явуулдаг л да. Тэгэхээр би энэ дараагаар ажиллаж байхдаа бол ямар бодлого барьж ирсэн гэхдээ зэрэг мэдээж одоо ном журмын дагуу тэр журмаар л ажиллана л да. Гэхдээ бас урьдчилан сэргийлэх үзлэгийг олон хийн үү, өргөн хэмжээгээр хийн үү гэдэг чинь бол нэгдүгээр хэмжээний өөрсдийн л одоо бодсноор хийгдэх ажил л да. Тэгээ нэлээд хэдэн үзлэгийг явуулж хагаад тэгээд энэ төлбөрт үзлэг хийдэг шүү дээ. Тэр төлбөрт үзлэгийн мөнгөний бол бас бид орон нутаг руу алслагдсан одоо сумдын орон нутгийн хүмүүсийг эмнэлгийн тусламж зөвлөхөд бас зарцуулж хэрэгжилж ирсэн сүүлийн 2 жил тийм туршлага гаргасан. Тухайлбал одоо өнгөрсөн сүүлийн 2 жил бол Архангай аймгийн төв тэгээд өндөр улаан, Тариат, хотонд хар хорин ингээд зам дагуу юугаар нарийн мэрэгжлийн эмчнэрийн баг явж ажиллаж байгаа. Тэгээ ингэж явахдаа бол эмчнэр бол одоо хүн болгонд бас ингээд унаатай байна. Өөрсдийнхээ машиныг өөрсдөө унаад жолооч. Тэгээд одоо үзлэгт ингээд явж байгаа. Ганцхан байгууллага бол бензинийг хийж байгаа, шатхууныг хийж өгöd. Өнөө шатхууны бензиний төлбөр нь бол бид төлбөрт үзлэгээ хийсэн мөнгнөөс оруулж явахгүй юу. Тэгээд тэр мөнгөөр нь үзлэг хийж яваад орон нутагт үзлэг тусламж хийж байгаа. Тухайлбал аймгийн төв дээр одоо аймагт хийгддэг нарийн мэсласлууд, нүдний, бүдүүн шулуун гэдэсний, эрүүн нүрний бас ерөнхий мэслийн зарим одоо хүн хагалгаануудыг орон нутагт газар дээр нь очиж хагалгаа хийгээд мөн одоо орон нутгийн эмч сувилагч нарын орон нутгийн эмчнэрийн эрүүл мэндийг үзэж байгаа. Манай орон нутгийн одоо эмч эмнэлгийн ажилтнууд чинь одоо тэгэл өдөр шингүүл иргэддээ үйлчлээд байхаас өөрсдийн биеийн бол эрүүл мэндийн ажилтнууд анхааралтай их муу байдаг шүү дээ. Тийм учраас орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад бас нарийн мэрэгжлийн эмчнэрийн үзлэг очиж хийх нь бол тэдэнд бол ашигтай. Нөгөө талаасаа бол эмчнэрийн хэмжээнд, сувилагч нарын хэмжээнд эндээс одоо өндөр мэрэгжлийн эмчнэр явж байгаа учраас мэрэгжлийн сургалтуудыг зохион байгуулж явуулсан л да. Архангайд бол нэг 100-аад хүн хамрагдсан байгаа. 30-40 сувилагч нар, 40-50-аад эмчнэр. Ер нь эрүүл мэндийн одоо яамны сайдын тушаалаар бол тогтмол одоо ажиллаж байгаа эмчнэр бол жил тодорхой хэмжээний кредит цагийн сургалтанд хамруулсан байх ёстой бүх эмнэлгийн ажилтныг хийдэг. Тэгэхээр 30-40-100-аад эмнэлгийн сувж эмчнэр хөдөө орон нутгаас хотод сургууль сурахаар ирнэ гэж байхгүй шүү дээ. Кредит цагийн сургалтанд. Тэгэхээр газар дээр нь бид нар сургалт явуулсныг ашигтай болсон. Газар дээр нь одоо хөдөөгийн сумын эмчнэр дээр эмнэлгийн иргэд үзлэг хийсэн. Тэгээд түүнээс гадна 3 дугаар шатлын том эмнэлгийн эмчнэр одоо орон нутгийн эмчнэр маань хөдөө нутагт яаж ажиллаж байгаа 1-2 дугаар шатлууд нь гэдгийг бас амьдрал дээр очиж газар дээр нь танилцж биеэрээ танилцаад тэднтэйгээ туршлага солилцоод юмыг хэлж өгөөд бас харилцсан биенийхээ ажил байдгийг ойлгож ажиллана гэдэг бол бас их чухал юм л да. Тэрнээс одоо төвд нэг мундаг мэрэгжлийн эмч суугаад орон нутагт тэгэл ерөнхий мэрэгжлийн эмчээр зүдэж нөгөө ямар бэрхшээл өдөршний дуудлаганд бэрхшээл байдгийг тэр болгон бас хэцүү шттэ. Гэхдээ манай өндөр мэргэжлийн эмчнэр бол орон нутгад ажилласан туршлагатай эмчнэр л да. За өнгөрсөн жил бол Хөвсгөл аймагт явсан. Бид замаараа Үлзийт, Хайрхан тэгээд Аршаант, Мөрөн, Хатгал, Тариалан сумд ингэж тойрог хийж үзлэг хийжсэн. Энд 400-500-аад хүн үзсэн. Энэ хоёр аймагуд нийлээд бараг 1000 гаруй хүнд бол эмнэлгийн үзлэг хийсэн. 100 гаруй хүнд хагалгаа хийсэн. 200-аад хүнд сургалт явуулсан. Ийм газар дээр нь одоо эмнэлгийн тусламж ингэж яалаа. Тэгэхээр алслагдсан энэ хөдөө орон нутгаагаа иргэддээ эмнэлгийн тусламжийн нарийн тусламж үзүүлнэ гэдэг чинь чухал байх. Үн төлбөргүй гэхдээ тийм ээ. Тэгэхээр эмчнэр бол манай эмчнэр бол сайн эмч бас нэлээд сайн жолооч нар шүү. Тэр уулын замаар чинь одоо бүгд л одоо явж манай Амгалан, Бүдүүн шулуун гэдэсний Батүлзийн эмч, Эрүүн нүрний Баяр сайхан эмч тэгээд ийм олон эмчнэр анагаах ухааны их сургуулийн багш нар одоо эдгээр явсан иш дорж эмч Эрдэнэ багш эдгээр ингээд бүгд л одоо
олон эмчнэр мэрэгчлийн эмчүүд явж ялсан. Орон нутагт байдгүй зүрхний яахаа орон нутагтай тийм доплертай зүрхний яахаагаар одоо амар жаргал эмч явж үзлэг хийсэн. Ийм би мөн сувлэгч нарын одоо баг явж бас сургалтыг хамрааж явуулсан. Энэ их ашигтай ажил яргана тэгээд. Тэгэхээр манай эмчнэр бол жолоогоо өөрснөө бариад явж лээсэн та. За сайн байцгаана уу? За хаад аль дүүргийн улсууд уу? Хэвтэж. Хан уул дүүргийн хэвтэж сууж. Зүстэйгээ хэлэгдсэн юм уу? Оо ямар амарх юм. Гайгүй юу? Ийм ижинтэй би бол хаглаа хийгээс айх юм байна нэрнэ. 128. Тийм зузаан хүн зүстэй хаглаа хийгчээд байж штэ. Тий. Энэ эмнэлэг бол үндсэндээ нэг аймгийн нэгдсэн эмнэлгийн мэслийн хэмжээний л одоо туслан зулж байгаа штэ. Тэгээд энэ одоо нэгдүгээр эмнэлэг мөн хотын эмнэлгүүд рүү дүүргийн өвчтнүүд очиж тэнд л хагалгаа ажилласан хоролгоо одоо уг нь бол энэ 2 дугаар шатлал гэж байгаа дүүрэг аймгийн нэгдсэн эмнэлгүүдээр бол ерөнхий мэслийн бүх хагалгаанд хийгээд тэгээд энэ улсын чанартай томоохон 1-р эмнэлэг 3 дугаар эмнэлэгд бол одоо хамгийн нарийн том хагалгаанууд элэг шилжүүлэн суух, зүрхний хагалгаа хийх, тархины хагалгаа хийх одоо тийм нарийн юмнуудыг хийж явах хэрэгтэй байхгүй. Тиймгүйгээс өнөөдрийн байдал ямар нэгвэл дүүргийн хэмжээнд эмчлэгдэж байгаа хүмүүсүүд нь бол энэ ч юм саслим ярихгүй том эмнэлгүүдтэй тийм жижиг хагалгаа тэгээд том эмнэлэгт хийх хэрэгтэй юм хийж чадахгүй учраас хайшаа явж гадагшаа явж байгаа шүү дээ. Гадагшаа мөнгө зараад явж байгаа шүү дээ. Тэ энэ дүүргийн хэмжээн дээр би газрын дараагаар ажиллаж байхдаа ч гэсэн ер нь Улаанбаатар хотын нийслэлийн эрүүл мэндийн газруудын байршил тусламжийн үйлчилгээний хуваарийг хийх талаар 2 удаа эрүүл мэндийн сайдын төсөөлийг бэлтгэж оруулж ирсэн. Тэгээд энд дүүргийн хэмжээнд бол одоо үндсэндээ дотор мэдрэлийн тасаг зарим дүүргүүд хүүхдийн ийм тасагтай ийм юм байгаа шүү дээ. Уг нь бол дүүргийн хэмжээнд мэслийн тасгуудтай байна гэвэл одоо болох талтай. Тэгээ би энэ хан уул дүүргийн хан уул дүүргийн эмнэлгийн ерөнхий эмч Баас тэгээд одоо бас туршлагатай олон жил ажилласан хүн би. Энэ хүн бол харин бас их дэмжиж ер нь хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн түшиглээд энэ момос гэсэн хувийн мэслийн эмнэлгийг энд ажиллуулъя гэдэг гэсэн. Тэгээ одоо улс хувь хоёр хоршсон их айтайхан байхгүй юу? Одоо шөнд энэ мэслийн эмч эднийх чинь 6 мэслийн эмчтэй анестезиолог хэд тэглээ? 4 анестезиологтой, унтуулагч эмчтэй. Хоногт энэ бүхэл бүтэн эмчнэрийн баг хонож байгаа. Нэг мэслийн эмч, нэг унтуулагч эмч, мэслийн хагалгааны сувлагч, унтуулах юуны туслах сувлагч, тэгээ ээлжийн сувлагч, тэгээд одоо ээлжийн асрагч ингээд яг нэг баг, хагалгааны баг. Энэ хэд бол ерөнхий мэслийн ямар ч үйл хагалгаа. Шаардлагатай том хагалгаа хийх, ходоо тайрдаг, бүдүүнгэж тайрдаг ч юм уу, элэг тайрах ч юм уу, ийм томоо хагалгааны юмнууд ирэх юм бол яг хөтэ зэрэг зөвлөх юмч бус тэмчнэрээ яралтаа дуудаад ирчих, багаараа хийж байгаа. Тийм байна. Тэгээд энэ эмнэлгийн одоо зөвлөхөөр манай Анагаах ухааны доктор, улсын клиникийн төв эмнэлгийн мэслийн клиникийн захирал, амгалан доктор, бас эрчим зөвлөгөөний зөвлөх эмч Гамбат доктор хоёр зөвлөхөөр нь давхар одоо яаж яадаг. Тэгэд бол хөвчлэн ажлын бус цагаар л их дуудагдана. Ажлын бус цагаар зөвлөгөөг нь өөр ажилтаа учраас тэгээд ажиллаж хамт. Тэгээд одоо хан уул дүүрэг өөрийн мэслийн эмнэлэгтэй учраас тийм ээ. Одоо өөртөө ирээл тэр очрол олдохгүй байна. Тэр том эмнэлэгт очрол нэхэхгүй ингээд байж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тэгтлэр нь ямар байна? Энэ тэгтлэр нь ямар байна? Үйлчлэгээ тэгэл ер нь уяахтай юм юм. Үйлчлэгээ зан харцааны явуулчих гэсэн имчилгээний явуулчих гэсэн таалагдчих байгаа. Аливаа тал дээр өнөөдөр ийм өсөлттэй хадвал шууд хүлээж авдаг. Тэгээд одоо нь үйлчлэг өдөрчдөг гэсэн шиг таалагдчих. Миний дээр яасан хагалгаанд орсон бас. За юу нэг хагалгаанд орсон. Энэ залуу гараад ирсэн шээ. Болттой юу? Ингээд хаглаа хэрэгцсэн. Айгу. Энд бас хаглаа ирсэн тий. Зүгээр үү? За. Тэгээд одоо энэ хан уулын иргэд чинь одоо манай эмнэлэг, өөрийнхөө эмнэлэг тэр том эмнэлэг рүү очирч явахгүй л гэдэг болсон байгаа шүү дээ тий. Ажил бодохгүй тий. Одоо замын цаг. Гэртээ ойрхон хоол цагаа авсан ч юм. Тий. Хизээ хагалгаанд орсон юм. Би одоо нэгд өдрийн өглөө орсон. Тийм үү? Тэгвэл 2 3 болов. Тий. 3 4 болов. Тэгээд
Юу ч болоогүй шингээс оож штэ. Гайгүй зөөр баахгүй. Хэн Орсын хаалганы эмчин. Бишг дэрж эмч ба. За. Хэл алтан гартай усууд орж ирж байна. Улсууд чиглэлцээ хөвтсөн байж тэгээд хаалганд орсон гэхээр нэг хайхад бас. Тийм гайхаад. Ерөөсөө тийм зөөр мөр ба. За тэгээд удахгүй тэгээд юм хийх санагдаа тийм. Ер нь бол тав өөрийнх нь бол эцэслээ ямар нэгэн ачигтлуудад орохгүй юм байна гэж ойлгож байна шүү дээ. Би бол Тийм. За. Болцсон шүү дээ. За ийшээгээ бол одоо бас Mrs.-ийн 2 тасагтай гэсэн үг шүү дээ. Ийшээгээ ингээд 2 тасагтай ингээд л одоо өвчтнүүд л байна та. Ер нь дүүр гэхгүйгээр Төв аймгийн сумдуудаас бас хүмүүсүүд ирдэм биш үү. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө эрүүл мэндийн даатгалыг аваад үзэл эмчлэх боломжтой бол эндээ эмчилчих юм байна тий. Тийм ээ, манайх бол ер нь бол хариаллынхаа дүүргийнхаа эмнэлгээс гадна манай эмнэлэгт мсас хийдгийг хүсэлтэй хүмүүст мөн үйлчлэгээ үзүүлдэг. Энэ бол даатгалын дэвтрийн хамгийн гол нь бол бөглүүлсэн байх хэрэгтэй байдаг. Тэгээд 13 дугаар маягт зэрэг бол харгалзаад үйлчлэг үзүүлдэг юм. Ном журмын дагуу л үйлчлэг. Ном журмын дагуу. Янз бүрийн төлбөр ялбар нь яадаг юм. Үгүй ер нь бол хэвтэлтэй манайх болохоор бас л улсын эмнэлэгтэй адилхан үйлчлэг үзүүлдэг. Хэвтэлтэй хурамжийн мөнгө цаанаас оншийнхаа дагуу бол тодорхой юутай байдаг, тарифтай байдаг тэр дагуу л бол илүүдтэй бас асуудал байхгүй тий. Ер нь бол тэгээд ганцхан хаул дүүр гэхгүйгээр одоо бусад дүүргүүдээс хүмүүсүүд их ирж гинөө. Ирдэг. Сангийн хайрхан дүүргийн 1-ээс 20-21 дугаар хороо ирдэг. Мөн бусад дүүргээс ч гэсэн танаа эмнэлэгт оръё, хагалгаанд оръё гэсэн хүсэлтэй хүмүүс ирдэг л дээ. Тэгээд тэрнийг бол тухайн дүүргийнх нь одоо мстаслын эмчийнх нь юугаар 13 дугаар маягт авчираад мөн орон нутгаас бусад Ховдоо аймаг ч юм уу эсвэл Завхан аймаг, Говьалтай аймагаас хүмүүс ирж хагалгаанд орж ирсэн. За ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр манай Сэргийн эмнэлэг бол одоо их сайхан болсон байна штэ. Эдний үед чинь ийм байгаагүй ерөөсөө бүр те. Эсвэл ихтэй өн дээр бас их ажиллаж байсан л да. Ягаад гэвэл те сайн байна уу? За би сайн уу? За. Бид бас хамт ажиллаж байсан одоо нуусаа тэгээд одоо би дангуу нэвч нэмслүүлж байгаа юм уу? За. Тий. Сэргийн эмнэлэг бол ер нь 1921 онд анх байгуулагдсан хамгийн ууган эмнэлэг л дээ. Энэ ууган эмнэлэг. Тэгээд энэ эмнэлэг бол одоо өнөө жил 90 жилийн ойгоо хийх гэж байна. Монгол улсын анхны одоо шинжлэх ухааны боловсон эмнэлэг. Тэгээ энэ эмнэлгийн 90 жилийн ой гэхэд энэ түүхийн 22-3 жил нь бол миний амьдралтай холбоотой юм аа. Тэгээд энд би